UBM радио 89.3 бидэнд тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлгийг хүлээн аван сонсноо. Хэдхэн хоногийн өмнө болсон явдал юм л да. Тоохгүй бай гэсэн ч үнэхээр толгойноос гарч өгдөггүй. Найз охинтойгоо бас хоёр найзтайгаа орой гарч жаахан ууж сууя гэж тохироод орой 7-8 цагийн үед байнга ордог газартаа орч нилийн халав. Цаг ид болж байгаагч ухаарах сөхөөгүй уучгсан байсан юмдаг. Би ч өмнө нь хүнтэй согтуу битгий хэл эрүүлдэж ам мурийдаггүй хүн чин тэр өдөр хийсэж байгаа юм шиг хоёр найзынхаа нэгэнтэй түнжин тасрах дээрээ толчихлаа. Муудалцаж эхлээд тухайн үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний байгууллагада төвөг удаад яах вэ гэд тооцоогоо хийн гарч үг хаягдсан зогсож байтал зүрх дэлсээд ирэв. Угаас жоохон бачимдах үедээ зүрхнээсээ болоод үе ухаан санаа балартдаг. Дээрээс нь жаахан уусан юмдаа ч юм уу тисэхгүй гадаа байсан модон сандал түшээд нүд бүрэлцээд л цээжнээс зүрх суурах гэж байгаа мэт хүчтэй хатгуулж өвдөлтөө тисэхгүй унхаа мэдэж эхэлсэн. Ам мөрийсэн найз маань гудамжинд хүн амтны хажууд битгий ингээ тухгүй санагдж байна гэдэл байх шиг. Бүрэн сонсох сөхөөж байсангүй. Чи яваа гэд тэр найзыгаа явуулчихлаа. Найз охин удаан хамт байсан хүн юм хойно намайг болохгүй болсон мэдээд хайраа ухаан алдчих болохгүй сэрүүн байх хэрэгтэй гэд гараас атгаад тэр хоорондоо түргэн дудлаа. Нөгөө найз ч хажууд сандарсан твдүүн амтан хараад л сууж байгаа юм. Нүдэн анаад нэг нийтэл найз охины маань арталд өндөр хар хүрэн нэг тийм гээд хэлэх харахгүй цуснд бодогдчихсан юм шиг ивэртэй ямаач юм шиг төрхтэй нэг зүйлтэй харц толгорлаа. Би ч таг хөшчихсөн. Найз хажуунаас татах үед найзын мөрөн дээр бас нэг юм суучихсан байгааг олоод харчихлаа. Юмч дуугарч чадахгүй бүх чимээ бүдгрээд нүд харанхуйлаад ухаан балартаад унчихлаа. Аваа сэрэг болтой нүдэ нэгээд хартал өндөр нам нь яг ижилхэн дүр төрх нь юу гэж хэлмээр ч юм бүг чөтгөр ад зэтгэр юу ч гэдэг юм сайн зүйл лав биш нь тодорхой хоёр зүйл урд зогсож байна. Тэгсэн нэг юм хилээд байгаа мэт хоёулангийнх нь ам хөдлөөд сүулдэ илүү чанга хилээд эхэлсэн. Яг 17 хоног гэж их тод хийснийг нь маш сайн санаж байна. Түргэн ирэхгүй их удлаа. Миний бие улам хөрөөд хүйтэн мэдрэгдээд байгаа нь илт. Тамир тэнхээж барагдаад нөгөө хоёртоо та хоёр юм харахгүй байна уу? Гэтэл толгоос эсрээд найз охин маань хараа битгий хүн айлгаад байл та тоглоод байгаа мó гэд ойлгонож эхлэв. Гэтэл найз маань над руу хараад намайг түшиж босгон. Манайх руу явцгаая гэд такси дуудаж найзынх руугаа хөдлөлөө. Явах замд ч нөгөө хоёр юм дагсаар арагшаа харахгүй бай гэсэн ч толгоо эргээд нүдэндээ итгэхгүй уйлж явтал жолооч ах гинэд тоормоц гიშгэн ургал шартал замын голд ганц хар ямаа хаанаас гараад ирсэн бүүм огт хөдөлгөөнгүй зогсож байдаг юм. Арай гэж найзын дайрээд байшингийнх нь хоёр давхарт гарч дахиад ухаан балартаад унаад өглөө. Гэтэл сэрээ тартал найз охин найз хоёр маань жигтэйхэн бүлтийдлээ ачсан амтад намайг өгтөв. Сүртэй ч юм ярилгүй намайг хурдан унтаж амар гээд дараад унтуулчихлаа. Өглөө сэрээд найз охиныхоо хүзүүг хартал улаагаад боосон болтой мөр гарчхаж. Нөгөө хоёроосоо юу болсон талаар асуулаа. Юм дуугарч ядаад үг унгаж өгдөггүй. Тэгсгээд гарч яваад найз охиноосоо ганцаарчлан асуулаа. Яриаг нь сонсоод шоконд орж орхив. Чи үнэхээр юу ч санахгүй байгаа юм уу? Дахиад ухаан алдчихлаа гэж бодоод сэргээх гэж үзэж байтал чи гинтл нүдэ нийгээд босоод ирсэн. Нүд чи улаанаараа эргэлдээд шууд намайг боогоод газар унгаад үх гээд дахин хэлээд танаа найз залуугийн чинь би одоо минийх биеийг нь сүсийг нь авах гэхээр чи гай болоод байна. Одоо үх гээд
Азар найзчаа хамт байсан тул даал чамайг дарж байлуулсан. Тэдний гэрт сахиусан байдаг гэд сураар нуруугчин ороолгоод тэгээд л чи буцаж сэрээд дахиад алах гэж дайрахгүй гэд бит хоёр бүр айчсан байсан юм. Царай зүс би хаачин чи мөн хэрнээ огт өөр хүн шиг гэж хэлдэг юм да. Гайхаж хоцроод хэд хоног бодлоо. Урчин унтаж байгаад зүүдэлж гэн. Нөгөө хоёр үзэгддэг юм чин биеийг ч авч чадаагүйч сүнсчин удаан тэсэхгүй 17 хоног гэж хэлсэн байхаа гээд сэрчихсэн. Салгалаад сэртэл шөнийн 3 л өнгөрч байсан байх. Үзэж хардаг хүнд үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Мэддэг хүн байвал зөвлөөрэй. Шүтлэггүй болохоор яах учраа олохгүй л явна. Бидэнд тохиолдсон аимшигт явдлууд зурал маань та бүхэнд таалагдж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэрэв та илүү олон дугааруудыг сонсохыг хүсвэл манай YouTube хуудсанд subscribe дарахаа битгий мартаарай.